дэмжигдээд хилцэгдгээр болчихлоо. Тэгээд энэ нөгөө сааж гисалбаа ярихгүй бол бас дандаа нэг муухай хаар юм яриад. Явж байгаа мó. За сууд өмчлөгчдийн дундын холбооны тухай хууль гэсэн үү те? Сууд өмчлөгчдийн одоо холбооны эргэцсэн байдлын тухай хууль. Тэгээд дундын өмчлөлийн одоо холбоотой эргэцсэн зохицуул тэгээд өнөөдөр одоо дисгийн байнгын ороогоор энэ сууд өмчлөгчдийн одоо холбооны эргэцсэн байдал болон дундын өмчлөлийн эргэцсэн байдлын тухай хуулийн одоо асуудлыг хэлэлцээд хэлцгэсгийг нь сая дэмжлээ. Тэгээд энэ хуулийн гол үзэс нь юу гэхээр өмнө нь бол энэ одоо өсөөхийн тухай хууль зөвхөн одоо орон сууц эзэмшиж байгаа тэр иргэдийн одоо хүрээнд үйлчилдэг байсан бол одоо энэ хуулийн гол үзэс нь авал ерөөсөө нийт одоо гэр хороо хөдөө хот гэлгүүгээр нийт иргэдийн хүрээнд үйлчлэх одоо яг нийтлэг юм хууль болж байгаараа одоо маш онцлог. Тэгээд өнөөдөр сууд өмчлөгчдийн холбоо зөвхөн хуучин манайхан ойлгохдоо орон сууцны хороолт байгуулдаг гэж ойлгож ирсэн бол одоо гэр хороололч байна уу одоо орон сууцны хороололч байна уу сууд өмчлөгчдийн холбоог бол байгуулж болох эргэцсэн орчныг бүрдүүлж байгаараа энэ хууль бас нэг онцлог. Нөгөө талаасаа сууд өмчлөгчдийн одоо холбоод эргэцсэн байдал тодорхойгүй асуудлууд маш олон байсан. Энийг одоо эргэцсэн хувьд тодорхой болгож өгч байгаагаар бол энэ хуулийн ачаал бүгд бас байгаамаа. Тэгээд цаашдаа бол одоо гэр хорооллыг амны орон сууцны хороол болгож өөрчлөх хөгжүүлэхэд бол энэ хуулийн одоо үзэс нь авал маш хэрэгтэй байгаа. Тэгээд энэ утгаараа бол цаашдаа бол энэ Монгол орны хөгжил бас тодорхой эргэцсэн нэг боломжийг нээж өгсөн ийм хууль болж гарна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр өмнө нь бол бас Монгол улс саарл жагсаалтанд орж исэн 2011-ээс 14 онд тий. За өнөөдөр дахиад бас орох асуудал бол яригдж байна. Яагаад нөхцөл байдал ийм дээрээ тултлаа хүндэрсэн гэж та бүх үзэж байна вэ? Яг энд нэг 2-3 үндслүүд харагдаад байгаа. Нэгдүгээрт энэ санхүүгийн энтрэгтэй тэмцэх байгууллага буюу одоо ФАТФ гэдэг энэ олон улсын юм санхүүгийн байгууллага байгаа шүү дээ. Тэгээд энэ байгууллага маань өөрөө одоо энэ аливаа улс орнуудад байгаа одоо санхүүгийн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх гэдэг олон юмн дээр энэ санхүүгийн үйл ажиллагаа энд одоо чиглэгдэж байна уу? Санхүүгийн үйл ажиллагааны энд одоо бас одоо тодорхой оролцоо байна уугүй юу гэдгийг тогтоодог байгууллага шүү дээ. Тэгээ манайд бол удаатараа одоо хяналталт хийж удаатараа бас шаардлага гаруулж ирсэн юм байна лээ. Харамсалтай нь манайх тэр тавьсан шаардлагыг бол хангаж чадаагүй. Учираас өнөөдөр ийм хэмжээнд одоо хүрчээд байгаа. Одоо энэ дотроо гол юм юу гэхээр нэгдүгээрт энэ арилжааны банкуудын одоо активын асуудал. Сая нөгөө олон улс валютын сангаас арилжааны банкуудын активыг нэмэгдүүлэх чиглэлээр одоо дараа шаардлага гаруулсан. Тэрний хүрээнд нэг 700 тэрбум төгрөгийн активын одоо нэмэгдүүлсэн юм байна л да. Тэрний 200 тэрбум төгрөг нь бол их усроо нотолж чадсан. За 500 тэрбум төгрөгийн их усроо нотолж чадаагүй юм байна. Гэтэл Монгол банкны ерөнхийлөгч маань энэ 700 тэрбумын одоо актив нэмэгдэл дээр гар хэсэг зурцсан. Тэгээд энэ дээр одоо тэр байгууллагууд маш эмзэглэж байгаа юм байна нэг талаас. Нөгөө талаас өнөөдөр энэ терроризм буюу харт амьттай тэмцэх санхүүгийн одоо янз бүрийн үйл ажиллагаа тэмцэх үндэсний одоо зөвлөгөөд байгаа шүү дээ манай Монголд. Тэрний чинь хууль зүйн сайд ахалдаг. Гэтэл одоо хууль зүйн сайд нямдарч маань одоо яг энэ одоо олон улсын байгууллагын зүгээр тавьж байгаа удаа дараагийн сануулга энэ одоо шаардлага бол ерөөсөө хэрэгжүүлэх талаар бодит ажил хийж чадаагүй. Энэ өнөөдөр одоо энэ олон улсын санхүүгийн гэмтрэгтэй тэмцэх байгууллагын хэмжээнд ирээд төвшөндөө хүртэл одоо ингээд хужирсан юм асуудлууд гарчлаа л да. Тэгэхээр өнөөдөр энэ бүгдийг юу гэж харж байна вэ гэхээр манай төрийн хариуцлагагүй, сахилгагүй тийм ээ аливаа асуудал хайн ханддаг. Тэгээд одоо төрийн бодлого, чадамж одоо сул байгаа. Энэ одоо үр дүнд л одоо энэ байдал үүсэж байна гэж харж байна. Дээс дөнгөж сая миний авсан мэдээлэлээр Францын одоо Парист болсон энэ одоо байгууллагын хурлаар Монгол улсыг одоо энэ санхүүгийн саарл жагсаалтанд оруулах шийдвэр бол гарчлаа гэдэг мэдээллийг дөнгөж сая авлаа. Аль бисний мэдээ. Яг би бол аль бисний гэж хэлэхгүй зөв миний одоо өөрийн шугамар авсан мэдээллээр бол ийм одоо жагсаалт руу орчлоо гэдэг мэдээллийг сая авлаа. Тэгээд одоо бодвол удахгүй ингээд аль бисаар мэдээллүүд ирэх байх. Тэгэхээр даваас зөвлөмжүүд гарах байх тийм мэдээж энэ дагуу одоо тэр холбогдох байгууллагуудаас шаардлагууд ирэх байх. Энэ бол маш муу мэдээ. Тийм тэгэхээр
энэ одоо саарл жагсаалтанд орсноор бол Монгол улсад бол маш олон сөрөг үр дагаврууд бий болдог. Тийм учраас энийг бол одоо яавал энэ одоо эрсдлээс хурдан гарах уу? Яавал энэ эрсдлийг хурдан арилгах вэ гэдэг тал дээр л одоо Монголын засгийн газар, Монголын одоо парламент тийм ээ холбоотой бүх байгууллагууд энэ дээр бол маш яаралтай ажиллах шаардлага бол одоо гарах бах. Тэгээд энэ мэдээлэл одоо аль бисны болж баталгааж ирсний дараа бол энэ ажлууд хийгдэх байхаа л гэж харж байна да. Ер нь бол одоо шил Монгол улсын аж ахуй нэгж байгууллага тэр иргэдийн хүртэл одоо шил гадаад бүгд гүйлгээнүүд хяналтанд орно, хаагдана. Одоо нэг картаар хийдэг гүйлгээнүүд шүү дээ. Бүх гүйлгээнүүд ч одоо тодорхой хязгаарлалтууд тавигдана. Монгол улсын гадаад нэр хүндийн хувьд бол маш муугаар нөлөөлнө. Гадаадын хөрөнгө оруулалтууд бол эрс багасна, ер нь баг зогсох тийшээ явах ийм одоо аюултай. Ер нь бол одоо юу гэдгийг олон улсад Монголын үнэлэмж, ялангуяа эдийн засаг санхүүтэй холбоотой үнэлэмжүүд бол маш сөрөг байдлаар одоо очно гэсэн юм л одоо. Энэ бол одоо манай ах шиг одоо ингэж хөгжиж байгаа орнуудын хэмжээнд байгаа улсын хувьд бол энэ бол маш муу үзэгдэл гэж харж байна. Энэ нөгөө эдийн засгийн ил тод байдлын тухай хангах тухай хуулийг баталсан бас энэ саарл жагсаалтанд орох бас нэг үндэслэл болсон гэдэг ийм мэдээлэл байгаа. Та бүхний баталсан хууль шүү дээ, тийм ээ. Үгүй л дээ, та бүхний биш л дээ. Наадах чинь тухайн үеийн Монгол Улсын их хурл баталсан хууль шүү дээ. Тэм чинь тухайн үед эслийн гэж яригдсан намууд дээр нь сөрөг хүчин байсан намууд. Тэр үед ч одоо жишээ нь өнөөгийн одоо ирэх барьж байгаа Монгол Ардын нам хүртэл эслийн засгийн газарт орж ажиллаж байсан үе шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл эдийн засгийн ил тод байдлын хууль гэхээсээ илүү би түрүү ярьсан шүү дээ. Монгол улсад үйл ажиллагаа хийж байгаа санхүүгийн одоо байгууллагууд түүний гол одоо төлөөлсөн арчааны банкуудын одоо энэ санхүү активийн одоо тийм ээ чанар, үзүүлэлтүүд тэгээд тэр одоо их усрыг нотолж чадахгүй хөрөн мөнгөний асуудлууд дээр нь одоо энэ хард тамхи одоо терроризмд тэмцэх чиглэлээр одоо Монгол улсын төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа хангалтгүй төвшөнд байна. Ялангуяа санхүү мөнгөний одоо тайлын юмуд бол хангалтгүй байна. Одоо сүүлийн 3 жил гарсан жишээ хамгийн тод томроо тэр ил тодын хууль гэхээсээ илүү шилэн дансны хууль хэрэгжсэн биш үү үндсэндээ. Тэгээд одоо шилэн дансны хэрэгжилт гэсэн чинь 90 эд багтаал гарсан шүү дээ. Хэрэгжээгүй үзүүлэлтэн. Тэгэхээр өнөөдөр Монгол төрийн одоо санхүүгийн үйл ажиллагаа нуугдмал байна тийм ээ. Мэдээлэл одоо бүрхэг байна. Тэгээд тэр санхүүгийн одоо явуулж байгаа тэр үйл ажиллагаа бол одоо олон улсын төвшөнд ийм хэмжээнд үнэлэгдэх хүртлээр унтсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өнөөдөр бол Монголын төр ялангуяа санхүү мөнгөний бодлого барьж байгаа сангийн яам болоод одоо Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо гэж бусад энэ гол үүрэг хариуцлага хийж байгаа байгууллагууд бол энд хариуцлага хүлээх ёстой гэж харж байгаа. За та бүхэндээ мэдээллийг улсын хурлын гишүүн Эрдэнэгийн өрөөс шууд амжуулан үзүүллээ. Тэгэхээр Монгол улс дөнгөж саяхан саарл жагсаалтанд орсон гэдэг ийм мэдээллийг бол авсан гэдгийг хэлж байна. Тэгэхээр Монгол улс саарл жагсаалтанд орно гэдэг нь бол бас эдийн засгийн хувьд бол олон сөрөг үр дагаврууд бий гэсэн ийм мэдээллийг дөнгөж сая хэллээ. Мэдээллийг та бүхэндээ төрийн ордноос шууд амжуулан үзүүллээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд